За сайн бацгаана guys. Эргээд тавтай морил. Тэгээд өнөөдрийн бичлэгээр PPI өдөр өчигдрийн ярилцаа PPI-аар зах зээл яаж ярилцсан бэ гэдэг ярина. За тэгээд PPI нэгтгэс өмнө би энэ 15 минутын ордер блогийг тэмдэглэсэн байсан. Тэгээд Facebook дээр пост оруулсан. Хэдүүлээ энд 7797 гээд одоо дуусаагүй бизнес энд байна гэд. Тэгээд PPI нэгдэд би яаж арилжна гэж таамаглажсэн гэвэл PPI нэгдэд за энд нэг 15 минутын ордер блог байна. За тэр ордер блог руу арилжаад тэгээд дэшээ 7797 гэдэг чиглэлөө арилжах юм байна гэж таамаглажсэн. За тэгээд том цагаар нэг цаг дээр юу гэж хардсан бэ гэвэл энд нэг доошо FIG үүссэн байсан нэг цагийн. Тэгээ нэг би 60 минут гэдэг ингээд нэг цаг гэдгийг илэрхийлж байгаа шүү. Тэгээд энэ маань өөрөө уулна bearish одоо FIG байгаад зах зээлийг доошо уулна resist хийж явах хэрэгтэй. Тэгээд энэ дээр би ингээд шаруу тэрнэлсэн маань одоо энэ inversion буюу одоо нэг энийг invert хийгээд эсрэг байдлаар нь price-ийг дэмжих байдлаар дэше ингэж ашиглагдана гэд би шараа тэмдэглэсэн байна. За тэгээд энийгээ энд invert хийгээд энэ планы candle-д хаагдаад тэгээд доошоо ингэж арилжаад энэ 50% буюу гол цэг рүү ингэж хараахан хүрэхгүй ингэж арилжаад ингэж дэше явсан байна. За тэгээд тэр энэ нэг цагийн FIG-га орхисны дараа энд нэг ордер блок үүсгэсэн юм. Тэгээд энэ ордер блок руу би арилжаад дэше явах юм байна гэж таамагласан. За тэгээд энд 830 PPI number гарсан те. PPI number гараад эхлээд дэше арилжаад энэ minor buy cycle-уудыг авсан те. Тэгээд доошоо арилжаад энэ minor sell cycle-уудыг авсан. Тэгээд дэше энэ 15 минутынхаа ордер блок дээр хаагдсан тийм. Одоо 1 минутын шаардлагатай. За энэ харагдаж байна тийм. За 830-ын яг PPI-ийн candle бол энэ байсан. Тэгээд 831-ийн candle энэ minor side buy cycle-уудыг аваад 830-ийн candle нь өөрөө энэ энэ sell side-ийг уучлаарай. Энэ нь болохоор buy cycle-уудтэй. Тэгээд энд авсан байгаа. Тэгээд энд энэ FIG-г invert хийсэн. Тэгээд энэ дахиад нэг FIG үүсгэсэн. Би бол энд орё гэж бодож байсан боловч дахиад жоохон одоо confirmation хүлээгээд байсан. Тэгээд нэлээд зах зээлийг харж аваад энд дахиад нэг FIG байсан. Тэгээд энэ FIG-га дээшээ арилжаад бас invert хийж байгаа шүү дээ. Тэнгүүд нь энд ингээд арилжаад тахаар би эндээс ерөөхдөө нэг long орсон байна. За тэгээд энэ дахиад нэг FIG үүсгэсэн байна тийм. За энэ FIG дээр би ороогүй. Энэ FIG дээр нь би энд нэг volume imbalance-тай. Энэ дээр дахиж нэг contract нэмээд тэгээд энэ дээр break even би шахна гэж ярьсан тий. Би post харуулах юм бол тэгтээ би тэрэн дээр за бай тамарт харуул. За энэ би яг арилжаанд орсныхан дараа пост хийсэн юм. За ингээд нэг гэрээ long арилжаанд орсон. Тэгээд жоохон хоцроод орчлоо гэд. Тэгээд дараа нэг гэрээ нэмсэн. Тэгээд нэг хувийн эрсдлээсээ даваагүй. Яг гоо тийм бол тийм учир нэг гэрээ нэмсэн ба. Яг гоо их хвчлэн би бол нэг ганцхан гэрээ л арилждаг шүү дээ. Тэгээд өчигдөр бол 2 гэрээ арилжсан гэсэн. За тэгээд PPI high руу арилжсан. Тэгээд би шахах ёстойч одоо prematurely буюу ингээд таргаттай хүрэхээс өмнө арилжаанаас гарах эрсдэлтэй. Тиймээс break even шахахгүй байж байгаа төр хадсансан. Тэгээд target болохоор 7797 гэж ярьжсэн.
За тэгээд энд хэрвээ би энд арилжаанд орсон. Тэгээ миний ерөнхийдөө бол арилжаа энэ хавьд ингээд байсан тийм үү. Тэгээд би энийг энд брейк юм шахна гэд бодоод уусаа энэ төлөвлөж исэн тий. Тэгээд тэр төлөвлөгөөсөө би жоон төлөвлөгөө өөрчилсөн тийм үү. Тэгээд брейк юм шахахгүй хүлээж ийгээд. За тэгээд энд 9:30 гээд Нью-Йорк нэгдсэн тий. Тэгээд Нью-Йорк нэгдээд ингээд доошоо унсан. За хэрвээ би энд миний одоо оролтын навцаа байсан шүү дээ. Тэгээд зааж гар би яг нарийн прайс нь хараад за энэ зургаас харчаад байгаа. За 77.8625 гээд байсан байна тий. Entry price 77.8625. За 77.8625 энд байна тийм үү. За би энд за энд байсан тийм. Тэгээд би энд breaking шахсан байсан бол за миний entry энд байсан тийм. За entry тэгээд breaking шахвал би мэдээж энэнийхэн дээр одоо 76 86 50 ч юм уу тий. За 50 л болох байсан баг. За энд ингээд би breaking шахах байсан тий. Тэгээд би энэ breaking шахсан бол яг миний таргетд 77.97 гэсэн таргетлог хүрэхээс өмнө би арилжаанаас гарсан байх байсан байгаа. За тийм учраас би энэ дээр арилжаанаас гарах эрсдэлтэй байгаа. Тиймээс брейк юм шахахгүй түр азнаж байна гэж ингэж утсан байгаа шүү. Яг ер нь арилжаа хийж байгаа иймэрхүү юмнууд тохиолддог. Ингээд яг таргетд хүрэхээс өмнө одоо брейк юм ч юм уу стоп лоссоо хурдан шахацсан үед иймэрхүү юмнууд болдог. Ялангуяа энэ арилжааг би яагаад брейк юм шахах нь одоо миний одоо зүгээр нэг дөрмийн одоо миний арилжааны менежментийн нэг хэсэг байгаа шүү дээ. Тэгээ яг би зүгээр арилжааны менежментийн нэг хэсэг ингээд жоохон өөрчлөөд за зөрчсөн гэж хэлэх нь цаашаа тий. Яг бол нөхцөл байдалтай уялдуулаад би 9:30-аас Нью-Йорк нэгдснээс хойш ерөнхийдөө арилжаанд ордог тий. Тэгээ энэ нөхцөлтэй яг бол би за 8:48 гээд Нью-Йорк нэгдэхээс өмнө арилжаанд орсон байсан. За тэгээд Нью-Йорк нэгдээд уусаа 9:30 гэж нэгдээд маш их volatile одоо хөдөлгөөн зах зээлд орж ирдэг тийм үү, ялангуяа фейк хөдөлгөөнүүд. За тэрнээс сэргийлээд би ингэж стоп лоссоо зөөгөөгүй байна. За тэгээд миний харжсан тархитлаг хүрсэн. Тэг яг би энд харагтыг өмнө CPI дээр CPI өдөр ярьсан шүү дээ. Яг CPI өдөр CPI эхлээд доошоо Нью-Йорк нэгдээд эхлээд доошоо унаад 8:30 гээд CPI лав авчаад тэгээд дэшээ арилжах байх гээд. Гэтэ CPI-ийн өдөр тэгж арилжиж чадаагүй. Тэгээд яг дараач өдөр нь дахиад тэгээд энэ дуусаагүй бизнес байгаа гээд пост оруулсан. За тэгээд өчигдөр бол зах зээл нэлээд сайхан харилцсан. Тэгээд дэшээ лонг ирсэн арилжаанд орсон хүмүүс бол маш happy байсан баг. За би тэгээд дараагийн таргет 77.20-25 гэж харж байсан. Тэгээд тийшээс бас харилцсан байгаа. Яг би энэ хүртэл арилж байгаа яг барьж болох байсан. Би энийг бол яг уусаа бичлэгэн дээр та нар миний өмнөх бичлэгийг үзээрэй. Weekly outlook бичлэг шүү. Тэрэн дээр бол би яг дээшээ previous week next one энэ 78.20 гэдэг бол өнгөрсөн 7 хоногийн хай цэг байсан. За энэ хай цэг рүү би арилжах баг. Гэт weekly бичлэгэн дээр ярьсан. Тэгээд энэ дээр би энэ хүртэл яг арилж байгаа барьж болох лээсэн л да. Тэгтээ яг өдрийн $100 хийх хэрэгтэйсэн хийцэн болохоор тэгээ бариагүй. За тэгээд PPI-аар нэг иймэрхүү арилжаа болсон. Яг CPI бол илүү хүчтэй байдаг PPI-аас. Ерөнхийдөө хоёулаа high impact news event. Гэхдээ CPI бол илүү хүчтэй. Тэгээ PPI бол яг CPI-ийн дараа өдөр нь явдаг. Харин нэг жоохон тийм савлгаа арай бага. Тэгтэл л бас энд хүчтэй ингэж савлж орж ирсэн байгаа.
өчигдрийн бичлэгэн дээр ярьжсэн шиг би бол яг 8:30 гэж нэгтгэхэд ерөөсөө арилжаанд ороогүй, зүгээр ингээд 8:30 гэж нэгдээд тэгээд том мэдээний савлгаа явсны дараа одоо маш их конфирмашн авч аваад энэ арилжаанд орсон баг.